Сингапур улсад ирлээ. Changi олон улсны онгоцны буудал. Вау. За ингээд YouTube блогер болох анхны алхам хийлээ. Сайн байна уу? Миний биеийн блог хийж үзье гэд ингээд зориод явж байгаамаа. Сингапур улсыг одоо эхнийхээ нөгөө улсаар сонгоод ирсэн байна. За энэ улс маань одоо анх бол 60 жилийн өмнө тусгаар тогтнохдоо Малайз улсын энэ өмнөд хэсэгт байх энэ хойг 580 м² газрыг одоо эзэмшилтэй авч үлдээд тэгээд тусгаар тогтносон юм байна. За тэгээд сүүлийн 10-аад жилд одоо далай дээр дахиад 150 м² газар нутаг газрыг одоо нөхөс сэргээх маягаар байгуулад одоо нийтдээ 730 м² газар. 730 м² гэдэг чи одоо яг хэр хэмжээний газар вэ гэд үзсэн чинь манай Монголын газар нутгаас 2100 хэд дахин бага юм жижигхэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 4/3 тэнцэх хэмжээний ийм жижигхэн газар. Тэгээ энэ жижигхэн газар 6 сая гаруй хүн амьдраад албан ёсоор амьдран суугаад за 65 оноос хойш өнөөдрийг хүртэл ингээд 60 жилийн хугацаанд бол дэлхийн одоо том арслан улс үнэхээр болж чадчихжээ. Хамгийн гол нь надад нэг хүн хэлсэн л дээ. Чи миний энэ байгаа газар одоо нөгөө нар буусан хойно ирвэл чи одоо ямар гоён олж харах болно гэсэн. Тэгээд энэ хаваараа нэг 2-3 цаг байжгаад тэгээ бичлэгээ үргэлжлүүлье да. Энэ ингээд айгүй хөөрхөн DBS банкны ийм театр байт юм байна. Өнөөдөр болохоор Taylor Swift-ийн night энийг үзнэ. Рэч боллоо. За ингээд гэрэл чийднэ нассан шөнийн гоёмсог Сингапур хэрхэн харагддгийг бичиж. За үнэхээр гоё харагдчихэв те. За одоо би тэр нэг Singapore Flyer гэдэг нэг алсыг харагчин дээр сууж үзэн гэд бодсон байгаа. За тэр хүртэл 10 минут алччих юм байлээ. Нөгөө алсыг харагч Singapore Flyer руугаа ороод ирлээ тий. 30 минут тойрж явд. Ороод ирсэн чинь ингээд улсынхаа ерөнхий танилцуулга маягийн иймэрхүү зүрүүд шууд орж ирээд байж идэх юм байна. За одоо л нөгөө алсыг харагчтай суух гад 3 давхартан гараад ирлээ. 28 хүн нэг кабинд сууж болох ийм зохион байгуулалттай гэсэн. Тэр ямар гоё байрлал вэ?
Окей. Энэ одоо юуных нь барилга юм бол? За ингээд алсыг харагчныхаа нөө эсрэг талд нь гараад ирсэн байна. Тэгэхээр 16 17 дахь минут дээр тойроод ирэх чинь гэсэн үг юм болов? Бид хэд ингээл энэ дотор ингээл тойрол эргэлтэл байна. Эндээс гараад би харин тэр нөгөө юу орно? Garden by the Bay орно. За тэнд очиод бичлэгээ өргөжлүүлнэ. Ерөнхийдөө Garden by the Bay нь бол нэг иймэрхүү зохион байгуулалттай юм байна. Моддын нөгөө төгөл энд нь очиж үзэл бичлэг хийчихэл гэж бодож байна. За яг хай Super Tree Grove. Вау, энэ нэг яг энэ дотор нь орж ирээд ингээ халахсан чинь нөгөө Аватар кинон дотор яваад байгаа юм шиг мэдрэмж төрж шүү бас. За. Үнэхээр гоё харагдаж байна. За, ийм гоё газар ирж үзцгээгээрээ. Вау. Ид шити арш. Үлгэрийн ид шити оронд байгаа юм шиг. Үнэхээр гоё байна. За, ингээд Alberta Marina Bay Sands-ийн 57 давхарт гараад ирлээ. За тэгээ нөгөө түрүүний миний нөгөө очсон Gardens by the Bay man Marina Bay Sands-ийнхаа 57 давхраас ингэж харагдаж байна. Вау, амир хөөрхөн байгаа гоё. За тэгээд түрүү нөгөө нэг алсыг харагчин дээр суухад бас ингээд энэ тал руу нэг юм гэрэлнүүд л харагдаад исэн би тэгээд нэг одоо бусад нөгөө нэг барилга байгууламжтайгаа адилхан гэрэл авах гээд нэг онцгийн анзаарахгүй байгаад исэн чинь яг энэ дээр гарч ирээд ингээ харсан чинь одоо эднэр ингээд бүгд усан онгоцнууд байсан юм биш үү. Тэгээд энэ нөгөө нэг Marina Bay Sands мен 57 давхар гэсэн. Тий. Тэгтээ Сингапурт хамгийн өндөр барилга нь бол биш. 9-р өндөр барилга гэсэн. Тэгэхээр дахиад энэ 57 давхраас дээш өндөртэй өөр 8 барилга Сингапур улсад байдаг гэсэн үг юм байна. За нөгөө алдарт байсан. За ер нь дөхөөд нэлээ ойрхон хүрээд ирлээ тий. Энэ тал руу н орж ирж шоуд хэрэгтэй юм байна. Энэ талынх нь клуб нь бүжгэлж болох зохион байгуулалттай юм байна штэ. За дараа нь ганцаараа биш олоолаа бол ийшэл орж ирмээр юм байна да. Энэ болохоор нэг би болохоор Chinatown хэсэгт нь алхаад байна. За надад хамгийн гол сонирхолтой санагцсан нэг хоёр зүйлийг би ярмаар санагдаад ингээ бичлэг хийж байгаа юм. Нэгдүгээрх нь болохоор энэ улсын ундны цэвэр усны тухай. За энэ улс маань өөрөө нэг голын ус, нуурын ус, эсвэл уулын ус гэсэн тийм юм байхгүй. Тэгээ ундынхаа усыг зохицуулдаг арга нэг 4 төрлийн аргаар зохицуулдаг юм байна. За нэгдүгээрт нь болохоор Малайзийн Johor гэд мужтай гэрээтэй юм байна. Одоо тэдний Johor гэд голоос одоо ундынхаа усыг базаадаг. Тэгээ тэрийг ингээд цэвэршүүлж хэрэгэлдэг. Буцаагаад тэгээд нэг тодорхой хэмжээг нь одоо гэрээнийхээ дагуу Johor муж руугаа буцаагаад нийлүүлдэг. Ингээс нэг ундынхаа усыг зохицуулдаг нэг арга байна. Дараачих нь болохоор нөгөө борооны усаа ингээ хуримтлуулдаг ийм сангууд байд юм байна л да. Борооны ус хуримтлуулдаг сан. Тэндээ борооны цугласан усыг цэвэршүүлж хэрэглэдэг нэг арга байна. За тэгээ сүүлийн нэлээдгүй хэдэн жил одоо далайн усыг цэвэршүүлж хэрэглэж байгаа тохиолдол бас байгаа юм байна. Тий. За тэгээд дөрөвт арга нь
эвгүй юм шиг хэрнээ тэгтээ айгүй халтар. Одоо нөгөө бохирдсон усаа дээд зэргээр дахин цэвэршүүлж тэгээ унтныхаа усанд хэрэгэлдэг гинэ. Вау. Яг ингэ сонсохоор бохирдсон усаа гэхээр тэгтээ хамгийн гол нь эднийд ингээд юу яхаар ус нь үнэхээр бас аюу цэвэрхэн юм бүр. За дараачихын нөгөө нэг юу вэ гэхээр нефт ер нь ус тэгээд одоо нэг бензин шатхуун дизель одоо чи ер нь бол орчин үед бол амин чухал ус угаасаа анхдагч хэрэгцээ. Тэгээд одоо бензин тос ч гэсэн одоо энэ 21-р зуунд бол дээрээс анхдагч хэрэгцээнүүдийн нэг болчиход байна шүү дээ тий. За тэгээд энэ улс маань өөрөө бол ямар ч нэг тийм одоо уул уурхайн юм уу ямар нэгэн эрдэс минерал одоо нефт нуурс юу гэдгийг тийм юм өчүүхэн ширхэж байхгүй бүр одоо уул уурхайг хөгжүүлэх гэсэн чи юу ч байхгүй. За гэтэл одоо нефтээ яадаг вэ гэхээр Индонез, Малайз Араби улсуудаас түүхийн нефт авт юм байна. За тэгээд түүхийн нефтээ авчираад өөрсдөө нефт боловсруулах үйлдвэртэй. Вау. Ёо өөрсдөө нэстэ тусалж түүхийн нефтгүй мөртлөө нефт боловсруулах үйлдвэртэй. Тэ нөгөө яаж амьдраад байгаа юм бэ гэдэг шиг яаж эднээс тэ нөгөө төр засаг нь ямар мундаг ажиллаад байгаа юм бэ үнэндээ. Үнэхээр бүр одоо атаарч байна уу? Энэ дээр бол үнэхээр атаарч байна. За тэгээд нефтээ боловсруулчаад түүхийн нефтээ боловсруулчаад буцаагаад нөгөө нэг эргээгээд нөгөө нэг Малайз, Индонез улсууд руугаа экспортлдог гинэ. Үнэндээ л нэр хэлэх үг алгаа ёо. Гэтэл манайд одоо юу вэ? Байхгүй юм гэж алгадээ. Тэгсэн мөртлөө 3.5 сая хүнээ яаж амьдруулад байгаа юм бэ ёо. Бүр үнэндээ л нэр хэлэх үг олдохгүй. Зэ ийм мундаг. За мэдээж энэ улсын энэ сайхан хөгжил дэвшилт бол одоо тэр цагаан уурын байдал болон далаад гацтай бомб газар байгаа энэ төр мэдээж өндөр хэмжээгээр нөлөөлж байгаа ч гэсэн энэ бүхнийг одоо мэдээж төр засгийн бодлогол зохицуулж одоо зангидж төлөвлөж зохион байгуулдаг л бэлгүй дээ. Тэгэхээр одоо тэр бүхний эхлэлийн тавьж өгөөд тэр бүхнийг ингээд зөв голдрол руу н оруулж өгсөн тэр анхны ерөнхий сайд 59-с 90 он хүртэл 31 жил ерөнхий сайд хийсэн Хуан Ю байвал нэрэ мундаг хүн байжээ. Мундаг хэлэх юм биш. Одоо хэлэх үг байхгүй. Бишрэх сэтгэл бол байна. За нэг иймэрхүү газар байна. За өнөөдөр өглөө ингээд Сентоза арал дээр очиж тэнд байгаа гоё зүйлстэй танилцъя гэж бодож байна. Universal Studio би өмнө нь хүүтэйгээ эрэхтэй ороод үзчихсэн. Яг дотроо бол мэдээж маш сонирхолтой байдаг. За энэ удаа бол мэдээж би ийшээгээ орохгүй. Тэ шууд аквариум руу явахаар шийдсэн. Тэ аквариум нь 10 хэдэн жилийн өмнө намайг ирэхэд бол байгаагүй юм байл. Дээгүүр явж байхад жоохон халуун байгаад ахаар нь ингээд доошоогоо би нэг давхар руу буугаад ирсэн. Эндээ гоё нэг сэвэлзээд сэрүүхэн гоё байна. За энэ бүтээн байгуулалт бол үнэхээр ярих юм шээ. Хүн дээлтэй, хүнд таатай, тааламжтай. Үнэхээр гоё байна. За тэгтээ яхав. Бид ч гэсэн алстаа ийм болох бизээ. За нөгөө алдарт гэнэ. За гэдэг үг болон алдарт гэдэг өгөхөд одоо миний ер нь амны уншлага болоод байна. Аквариум руугаа нэвтрээд ороод ирлээ. Би ер нь өөрөө нөгөө зураг хүрэг авахлах жоохон дургуй төрлийн хүн.
Тэгэхээр яг юу үзмээр байгаа юм те? Яг юунд фокуслж байгаа юм? Тим зүйлийнхаа зургийг аваад өөрийнхөө дүрсийг оруулахгүйгээр шууд бичээд явнаа. Оо, энийг харсан чи яг нөгөө нэг хүний биеийн нөгөө эд эсний бүтэц шиг санагдчихлаа. Тэгээ микроскопоор харахаар бүр ингэж хараал те. Тэгэл энэ эд эс гэмтч үү, үгүй юу, яаж юу гэдгийг хардаг. Тэр шиг санагдчихлаа. За нөгөө далайн однод те. Ингээд байж идэг бахан. Оо, энэ ямар гоё өнгөтэй загснууд вэ? Ямар хөөрх юм бэ? Би өөрөө бас нэг жоохон өнгөлөг гоё тод өнгөнд дуртай. Үнэхээр гоё юм аа. Эднийхээс аквариум бол үнэхээр яг нь сүүлийн үед баригдсан шин аквариум болохоор маш гоёор шийдсэн байна. Өмнө нь нэг Таиландын яг хаана байсан бэ яд санахгүй на бас 10 хэдэн жилийн өмнө аквариумаар орхоо идэ санагдсан баг л та. Одоо яг ийм эднийх шиг ийм гоё юм болгон байсан юу бол байгаагүй санагдаад байна. Вау. За нөгөө нэг алтарт акулнууд дээр ирсэн байна. Оо, за нэг ийм хонглоор нөгөө акулынхаа аквариумын хонглоор ингээд цааш явах юм байна. За. Энэ одоо юу гэдэг акул вэ? Акулын ямар төрөл юм бол доо? За би бол одоо далайн орчмын газар нутгийн бүсэд амьдардаг хүн биш учраас энэ акулнуудынхаа загаснуудынхаа нэр төрлийг бол мэдэхгүй байгаад байна. Оо, энд нимонууд мэнстэй сүргээрээ биш дээ. Зөндөө нимонууд байна. Ямар сонин гिचин амтэн бэ? Манай луугийн төрлийн амтэн байсан биш дээ. Sea dragon гэдэг амтэн гинэ. Оо, хараа ингээд жагсаа засцсан. Стихой ертөнц дотор дураараа дүүлэн явж байгаа далайн амьтад. За үргэлжлэн юм байна. Ер нь энэ ингээд бүр айгүй том аквариум юм байна л да. Аквариум одоо би бол аквариум гэж яриад байгаа юм. Тэгээд эднэр бол oceanarium гэд нэрлэгдсэн юм бэлээ. Тэгэхээр ер нь далайл ингээл ерөөсөө далаатайгаа шууд холбоотой л гэсэн үг юм байна гэж би ойлголоо. Ер нь бол далай дотор л яваад байгаа юм байна би. Оо, энэ чинь халбан хушууд акул илүү те нэг юм энэ чи бол үнэхээр юу лээ oceanarium далайд орох асар том аквариум бол үнэхээр үзүүштэй юм байна. Гоё юм байна. Одоо далайд орох бүх төрлийн амьтдаар одоо үзүүлэнгүүдээ хийсэн юм байна. Энэ одоо яга хөдлөхгүй байгаа юм бол эднэр ингээд юу юм бэ л да. Нэг устдад болцсон тий. Устдад болцсон төрлийн далайн амьтдаар ингээд бодвол нөгөө нэг археологийн олдвор гэж ярьдаг штэ тий. Тийм олдворуудаар ингээд ийм үзүүлэн хийцэн байгаа юм байна. Тэгээд энийгээ ингээд энэ орчин нь жоохон харанхуй болохоор гүцэлцэн харагдахгүй юм байна. Яг өвсдөө л ирж ингэж харах ёстой юм шиг байна. Вау. Зарим газрын одоо үйлчлэгээнүүд одоо аль ч улсад байдаг те нөгөө үнэндээ таараагүй гэх юм уу хитрхи үнэтэй нэг төлөөд орсныхаа дараа нэг ийм хэн байсан юм уу гэх нэг жоохон ганц сэтгэл төрдөг үзүүлбэр нөгөө юунууд
үзүүлэнгүүд бол зөндөл байдаг дөө байдаг. Гэхдээ эднийх бол үн хангалттай. Энэ одоо ингээ гоё галтуулын идэвхтэй галтуулыг дүрсэлсэн ийм үзүүлэн болтой. Тэгээд за ингээд Ocean Area-маас гараад ирлээ. За сэрүүхэн сайхан автобусаараа сэрүүцэнгээ зугаалж явчаад Силоса далайн эрэг дээр хүрээдэрлээ. За тийшээ явбал Силоса далайн эрэг маань байгаа. Британий колони үетэй холбоотой нэг байгууламжийн Fort Silosa гэдэг цайз юм байна. Тий. За эхлээд цайз руугаа очиж үзчихэд тэгээ далайн эрэг дээрээ очиод тэндээс сайхан амарч налайж байж агаад 7:40-оос 8:40-ийн хооронд болдог гэрэл лазер ус дуу хөгжим хорсолсон нэг цагийн үзүүлбэр болд юм байна. Тэрийг үзнэ. За Форт Силоса руу ороод Силоса цайз маань 1880 онд ер нь бүтээн байгуулагдаж эхэлсэн юм байна. Гол зорилго нь юу вэ гэхээр Британийн одоо стратегийн байрлал одоо эрэг эргийн хамгаалтыг л бэхжүүлэх зорилгоор бүтээн байгуулагдсан юм байна. За энэ удирдлагын команд руу удирдлагын команд пост гэдэг удирдлагынх нь төв рүү эхлээд оръё. Дайсны усан онгоц болон шумбагч онгоцнуудаас хамгаалах зориулттайгаар баригдаж эхэлсэн юм байна. Яг далай талаасаа бол ингээд нууцлагдмал байгаа зү мэдрэгдэхгүй. Тэгээ энд удирдлагууд нь байдаг байсан бахан. Одоо манайхаар бол нэг байдаг богд жанжхүүгийн даваа энтер гэдэг шиг л зохион байгуулалттай зүйл юм шиг байна. Ингээд 1880-аас 1940 гээд цаашаа яваад үзье. Энэ dropship гинэ. Усан онгоцон дотор бол ямар байсныг л дүрсэлж харуулсан бололтой юм. Ингээд сэргүүд ингээд тухайн усан онгоцон дотор л нэг иймэрхүү байдлаар айж түрэн амьдцаадаг байсан бололтой юм аа. Нэг иймэрхүү музей. Энэ ч музей шүү дээ нэрээ. Би мартсан. Ер нь бол нэг түүхийн дурсгалын ийм объектууд, үзмрүүд ингээд орчин үед бол ингээд дандаа музей болсон байгаа тий. Энэ бас ингээд за манай нөгөө хар арьстай хүмүүс маань бол эднэрийн нөгөө боол зарцын үрхийг гүйцэтгэдэг байсан. За аль ч цаг үед одоо хятадууд бол ерөөсөө тоогоо бэрдэг тий байсан байх нь. Тэгээд за мэдээж нөгөө нэг Малайзийн хятадууд бол энэ албургийг нэлээд гүйцэтгэдэг байсан баха. Силоса цайз маань бол эндээс ингээд цаашаага байгаа. Тий. Ингээд ер нь бол яг нөгөө далайн эрэгтэй хамгийн ойрхон хамгийн өндөрлөг газараа мэдээж Силоса цайзыг бол хийсэн байгаа. За тэгээд сүүлд энэ жуулчдад зориулаад ингээд гүүрээр лифтэн цугаад дэшээ гараад тэгээд гүүрээр ингээд цайз руу очиж үзэх ийм бүтээн байгуулалтыг хийсэн бололтой юм байна. За энэ талд нэг юм харагдаад байгаа маа. Тэр энэ нэг жижигхэн арал юм уу? Тийм л юм шиг байгаа. Энэ ингээд нэг
үйлдвэрчлэлтийн бүс юм уу гэж би ойлгоод байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг миний өмнө нь ярьсан нөгөө юу хогийг шатанга эрчим хүч үйлдвэрлэж үлдсэн үнсээр нь нөгөө далай дээр нөхөн сэргийх маягаар газар нутаг бий болгоод байгаа. Тийм үйлдвэр байдаг бах. Үгүй бол нөгөө нэг бохир усыг бүр дээд зэргийн төвшөнд цэвэршүүлээд ундны ус болгодог үйлдвэрч байдаг бах. Үгүй бол бас нөгөө Индонез, Малайз, Арабын улсуудаас түүхийн нефт авчираад боловсруулад бензин юу хийдэг юм бол та түүхийн нефтээр тийм одоо үйлдвэрлэлийн бүс нь тэнд байдаг болов гэж таамаглаж байна. Силоса далайн ирэг. Далайн төрлөг нь ихэдвэл инээ хүртэл орж ирдэг юм байна далайн. Өнөөдөр бол далайн төрлөг бага байгаа болтой. Одоо ус баг гэсэн үг юм уу? Одоо ерөнхийдөө бороо их орвол энэ хүрдэг бах гэж бодож байна. Тэгээд Силоса далайн иргийн далайн маань ус нь гоё цэвэрхэн юм аа. Стоо гоё тэгээд ер нь намуухан сэлэх дуртай юм бол ингээд ийм гоё газар байх нэ. Синтозагийн далайн иргэн. Усныхаа хүчийг өмсөд сэлнэ. Мэдээж бүр цаашаага гүн рүү н орж олж чадахгүй. Энэхүү хэсэгтээ ингэж яхан сэлмэр айди да. Илс мэлсэн үнэхээр гоё цэвэрхэн гоё газар байна. Keep on hoping we just can't. Яа, нэг юм сонирхолтой гоё үзэл бүр үзэж байна. Тэгээд нэг сонсохоор нэг үзгэдэг. Ингээд та бүхнийг зүүн өмнөд Азийн 4-5 улсаар аялалд өрж байна. Одоо байх вебсайтаар минь ороод контакт зэс рүү орон бидэнтэй холбогдоорой. Turn right. Ингээд баяртай Сингапур дараа нь дахин уулзъя. I love Singapore.